Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран зохиолсон ерөнхий боловсролын сургуулиудын улсын аврах шалгаруулах мэтгэлцээний 4-р тэмцээн 2018 оны 4-р сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион өгүүлж өндөрлсөн байна. Өсвөр үеийнхний бүтээл сэтгэгүйг хөгжүүлэх, тэднийг нийгэмдээ хувь нэмрээ оруулах, идэвхтэй эргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн олон талт асуудлыг судалж танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, чөлөөтөө нээлттэй өөрийгөө илэрхийлэх, хамтын ажиллагаа харилцааны чадрыг хөгжүүлэх, үнэт зүйлтэй хувь хүн төлөвшүүлэх зорилготой явагдсан тус тэмцээнд 21 аймаг нийслэл дүүргийн 180 мэтгэлцэгч сурагчид оролцсон бол багш нарын төрөлд 60 багш оролцсон байна. Би 2005 оноос энэ мэтгэлцээн гэдэг зүйлийг сонирхож хүүхдүүдэд энэ мэтгэлцээнээр хөгжүүлэх юмсан гэдэг ийм зорилгыг тавиад 3 жил энэ улсын аваргын тэмцээнд хүүхдүүдэд бэлтгэж оролцуулаад тэгэх явцдаа үнэхээр энэ мэтгэлцээн гэдэг чинь тийм ээ хувь хүний хүүхдийн чадварыг хөгжүүлдэг ийм одоо том сургалтын бас арга зүй том урлаг юм байна гэдгийг мэдэрч ирсэн. Юунийхээ үндсэн дээр үйл ажиллагаа явуулаад энэ үйл ажиллагаа маань эцэстээ бас Дархуул аймгийн маань засаг даргын ийм дэмжлэгийг аваад Дархуул аймгийн засаг дарга маань дэмжиж нэгдсэн одоо мэтгэлцээний танхим маань байгуулагдаад ийм амжилттай үйл ажиллагаа явагдаж байгаад нь дархныхаа мэтгэлцэгч хүүхдүүд мэтгэлцээний багш нарынхаа өмнөөс бас баярлсан талархснаа илэрхийлье. Ер нь бол дарханд бол одоо мэтгэлцээний урлаг бол хөгжих боломж маш өндөр байгаа. Ягаад гэвэл суур бааз нь бол ерөнхий боловсролын сургуулиуд дээр бол тавигдаад эхэлсэн байгаа. Тэгээд эдгээр суур баазуудыг түшиглээд ер нь бол Дархуул аймагт одоо мэтгэлцээний урлаг хөгжих бүрэн боломж байна гэж би бол харж байгаа. За тэгээ миний зүгээс бол ер нь одоо засаг даргын дэрэгдэх мэтгэлцээний нэгдсэн танхимыг хамтраад одоо өөрийн ерөнхий боловсролын оюуны иргэдэд сургуулийн суур баазан дээр түшиглээд ч юм уу одоо ер нь бол мэтгэлцээний урлагийг илүү өндөр түвшинд гаргаж ирэх. Тэгээд Дархан хотын бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагч нартай мөн багш нартай мэтгэлцээн гэдэг зүйлийг бас нэг илүү хөгжүүлж мэтгэлцээн гэдэг урлагийг энэ шинжлэх ухааныг энэ мэдлэгийг илүү олон хүнд илүү олон сурагчид илүү олон багш нар хүргэхийг уриалж байна. Тэгээд Дархуул аймгийн мэтгэлцээний нэгдсэн танхим маань Дархуул аймгийн засаг дарга маань ивэлдор тэр хамгийн анх зохион байгуулж одоо ингээд засаг даргын ивэлдор бүх тэмцээн уралдаан маань явагддаг байгаа. Тэгэхээр аймгийн орон нутгийн хэмжээнд засаг даргын хэмжээнд ингээд ивент гэж бас нэг дэмжиж ажиллаж байгаа маань бас онцгой тохиолдол байгаа. Энэ бол боловсрол мэдлэг оюун ухааны энэ том уурхай баялагийг бас нэг бодлогын түвшинд дэмжиж байгаа нь цаашаалтай бас магтууштай зүйл байгаамаа. Дархуул аймгаас оюуны дэд зөвлөлбөр сургуулийн түүхийн багш Намжилдорч, од зөвлөлбөр сургуулийн нийгмийн багш Туяа, Дархны мэтгэлцээний нэгдсэн танхимын дэд ерөнхийлөгч Эрдэнэбэл гэсэн 3 багш 12 сурагч оролцжээ. Тус тэмцээнээс 3 багш нарын төрөлд улсын аврах мэтгэлцэгчээр тодорч Мөнх Баяр, Шүрэн Туяа, Энх Жаргал, Хос Уянга, Болор, Дунгурмаа гэсэн 6 сурагч Отхон Тэнгэр ихтэй сургуульд хөнгөлөлтөд суралцах эрхтэй болсон байна. Би анхлан мэтгэлцэгчдийн улсын аврах шалгаруулах тэмцээнд ороод тусгай байр эзлээд ирсэн байгаа. Түүнээс хойш 2018 оны 1 сард сургууль дээр клуб, албан ёсны клуб байгуулад одоо өөрөө тэргүүнээр нь ажиллаж байгаа. Тэгээ миний улсын аврах шалгаруулах одоо 2 дугаар тэмцээн болсон байгаа. Улсын аврах саяхан явчаад ирлээ. Үнэхээр гайхалтай байсан. Маш олон зүйлийг сурч мэдлээ. Манай баг маань өөрөө ингээд 10 дугаар анги, 9 дугаар анги, 12 дугаар анги гэсэн ингээд 3 өөр ангийн хүмүүс байсан ч гэсэн дүүнэртэйгээ ингээд хамт оролцоод аягүй гоё байлаа. Улсын аврах гэдэг мэтгэлцээн бол соёл гэдэг талаар илүү сурч авлаа. Мэтгэлцээний гайхалтай ярианы урлаг юм байна. Тэнд маш олон хүүхдүүд ярьж чадахтаа ярианы урлагийг хэрэгэлдэг юм байна. Тийм үү мэтгэлцээний өөрөө соёлын нэгэн нэвчилт муу юм байна гэдэг талаар илүү мэдээлэл авч соёлын хүрээнд, боловсролын хүрээнд маш олон зүйлийг мэдэж авсан гайхалтай тэмцээн болсон гэж хэлэхээр байгаа. Тэгээд ингээд Дархуул аймгийнхаа бүх хүүхэд залуучуудыг мэдээж мэтгэлцээн ярих урлаг, илтгэх ур чадвар, ирээдүйд нэг нэгнтэйгээ ойлголцох энэ чадвараар хичээлээсэй гэж уриалмаар байна. Аймгийнхаа нэрийг улсдаа гаргаад ирсэн эдгээр шилдэг мэтгэлцэгч багш сурагчдад аймгийн засаг дарга Насанбат, аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга Засч Ихэрнаар хүндэтгэл үзүүлж 2 багшийг аймгийн засаг даргын жоохвч шагнад сурагчдад Дархны мэтгэлцээний нэгдсэн танхимын шилдэг мэтгэлцэгч батламжийг гардуул өгсөн байна. Цаашдаа энэ хүү мэтгэлцээний урлагийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа аймгийн удирдлагууд илэрхийллээ.